Сайн байцгаана уу ярих юм үзэгчдээ та бүгд Eyes Global-ийн нэлээд хэлхүүр төлөв үс байна. Студид сэтгүүлч Баталай Багдаев ажиллаж байгаа. Өнөөдөр зоочин маань бүгд мэдээж найданы болор эрдэнэ киноны зурагч саяын тэргүүн ажил. Энэ жилийн 17 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмын хангалтын шагнал Габдулов Түс наадмаас татар уран сайхны кино 2 цом хүртсэн байна. За болор эрдэнэ шилдэг зураачаар нар тодорчээ тий. За танд баяр хүргэе. За тэгээд энэ таны санал сэтгэл ямар байна вэ? За мэдээж айгүй том хэмжээний одоо ийм фестивалд оролцсондоо маш их баяртай байна. Тэгээд татар уран сайхны кинонд ажилласан бүх уран бүтээлчд бүх баг хамт олонтой ялангуяа зураачийн багтаа маш их баярлаж байна. Мэдээж яг зураачийн хувьд бол энэ кино маань одоо 80-дээс 2000 гаруй оны үйл явдлыг үзүүлж байгаа. Одоо намтарчилсан маягийн домогт хамтлагийн тухай одоо хүрнэ өгүүлж байгаа тийм уран сайхны кино байх нэ. Тэгээд энэ дээр бид нэр маш олон хүний бүрэлдэхүүнтэй зураачийн баг ажиллаж байж одоо ард нь гарлаа. Тэгээд бид нар нийт 2-3 сарын үйл явц ажил явагдчихэж тэгээд одоо бүх зураг авалтуудаа Дархан уул аймгийг мэдэн шүү дээ. Дарханд бүх зураг авалтаа аваад дуусаад тэгээд одоо өнөөдөр ингээд одоо алтан хангард шагндаг авцсан байгаад маш их баяртай байна. За танаас гадна 5 хүмүүс өрсөлдсөн байна шүү дээ тий. Тэ надаас гадна 3 гэсэн үг. За татар уран сайхны кино, Б1 давхар уран сайхны кино. Би энэ хоёр кинон дээр хоёулын дээр нь ажилласан. Тэгээд за нөгөө 3 нь халуун бороо, чимээг хугтын жолооч. Тэг нэг нь юу вэ? За ингээд нийт нэг 5 одоо уран сайхны киноны шилдэг зураачийг шалгаруулах нэ. Тэр нэ бүгд яг монголчууд юм уу? Тэ бүгдээрээ монголчууд. Тэ дандаа монгол кинонууд гэсэн үг. За. Тэгээд тэрнээс татараар одоо шилдэг зураачаар шалгарч. Энэ юм Улаанбаатар киноны наадмны 17 дахь болж байна шүү дээ тий. Тэгээд та хэдий энэ фестивальд хаваацсан байна? Би ерөөсөө яг анхны удаа орж байна. Яг анхны кино зураачийн номинацид нэвтэрч байна гэсэн үг. Анх удаа л төвчж байгаа. Тэгээд одоо анхны цом анхны шагналахад надад айгүй баяртай байна. Гоё байдаг юм лээ. Тэгээд тайзнаар гарангууд их бас сандардаг билээ шүү дээ. Сандарлаа. За. Татар болор эрдэнэ. Шилдэг зураачаар тодорсон болор эрдэнэ дахин баяр хүргэе. Хөнөөс гардастраа гардуулсан байна. Монгол кино нэгтгэлээ. За. Захирал Төмөн Үлцээг бас би яг шагналыг гардаж авсан. За. Театр Тезнаас нь үг хэлсэн байна шүү дээ. Юу гэж хэллээ? Би тэр одоо үг хэлэхдээ айгу мараахан шүү дээ. Одоо бид нар чинь зураач нар чинь ер нь үг дуу цөөтэй хүмүүс байдаг. Бас тэгээд сандраал тэгэл за ямар ч зэн кино багийнхантай баярлалаа. Тэгээд кино зурганд одоо хамтран ажилласан зураачийн багтаа баярлалаа гэж хэлсэн. Тэгээд өөр үг бол бас яг тухайн үед сандраад орж ирдгүү юм билээ шүү дээ. Тэгээд маш товч бөгөөд тодорхой одоо сэтгэлээ илэрхийлсэн гэх юм уу тийм л үг хэлсэн. Би сонсон байна шүү дээ. Тэгээд сонсохдоо би холоос хараад энэ ямар мундаг хүн вэ? Ямар гоё үг хөвнө вэ гэж сонсон байгаа. Тэгээд тантай залгахтаа таа гэж тандаа. Харин би бас гайхал за залуу хүмүүс байгаа юм байна да гэл. Залуу хүн байт юм байна гэж сайн харсан ч байгаа. За тэгээд энэ татар киноны ямар онцгойтой юм бэ? За татар кино болгоор нэгт одоо татар хамтлагчин өөрөө онцлог нь байж таарч байна л да. 20 жилийн хугацаанд яаж одоо тэр хамтлаг босхын төлөө унжийн одоо тоглолтыг шатаж үзэж гэн ар гэрийн амьдралын цаатлын асуудлууд гээд маш олон түүхүүдийг
дундуур нь одоо тэр түүхүүдийг нийлүүлж хагаад нэг уран сайхны зохиол бичээд гаргаж ирж байгаа л да. Нэгт тэрүүгээр онцлог. Хоёрт хипхоп хамтлагийн тухай гэдэг утгаараа одоо баг Монголд баг анхных байж магадгүй баха. Би сайн мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ ерөн бол баг анхных баха хипхоп хамтлагийн тухай кино 20 жилийн одоо 20 30 жил гэдэг шиг. Тэгэхээр яг ийм намтарчсан маягаар гэдгээр нэг тонцлогтой байх. Тэгээд мэдээж дуунуудын бол одоо ганцхан монголчууд ч биш одоо айгүй олон улс орнууд бас дуунуудын бас айгүй сайн мэддэг юм билээ татар хамтлаг гэхээр бас. Тэгээд энэмнээ өнгөрсөн жилдээ та бүсгүй кино гэж хаваацсан байна шүү дээ. Бас уран зураг чар тий. Тэрнээ бас хамтлагад зориулсан кино байна. Тэгээд энэмнээ юм та хөгжөндө дуртай хүн юм. Мэдээж. Одоо энэ айгүй бас ингээд сонирхолтой юм байна. Бүсгүй кино болохоор Монголын бол одоо хамгийн домог болсон одоо рок хамтлаг шүү дээ. Тийм рок хамтлаг одоо 30 жил, одоо 30 хэдэн жил одоо хүртэл ингээд тоглолтоо хийгээд дуулаад шинэ уран бүтээлээ гаргаад одоо хүртэл ингээд тэр бэс дээрээ байж шít. Тэгэнгүүт эхлээд рок хамтлагийн тухай ингээд одоо рокоор сэтгэх нь байна л та тий. За хэвээ ийм байхгүй, тийм байх хэрэгтэй юм байна. Амьддаг газар нь ийм байсан юм байж гэд бас л яг үнэн түүхээс нь бид нэр ингээд сурулж чиж тэр кинон дээр ажилласан. Тэгээ байсан чинь яг хийж дуусаад дараа жил тэр жилдээ штэ. Тэр зураг авалтанд дуусаад шууд үргэлжлээд одоо хипхоп одоо хамтлагийн тухай кинон дээр ажиллах уу гэсэн. Тэгээ би рокос хипхоп хамтлаг руу орж штэ. Тэгэл за одоо би чи хипхоп болох нь байж таа гэдэг. Тэгээ яг тэр дунд ингээд богинохон цаг хугацаа байгаа шүү дээ. 100-ны үйл явдал. 100-ны миний амьдралын бол 100-ны үйл явдалтай рок хөгжим одоо 2 сарын турш рок хөгжим сонсоод тэгээд тэрчээсээ дүнгэж дуусаад одоо 2 сарын турш хипхоп хөгжим сонсож байна шүү дээ. Тэр бол надад бол бас баг онцлог юм уу? Айгүй сонирхолтой санагдчихсан. Тэгээд ч бас дасгаж бас нэг арай нэг юу байдаг юм байна. Ондоо байдаг юм байна. Одоо нөгөө хуучин чинь ингээ рокоор бодоол амьд хөгжим тэр гитар, метал гэж бодсон байсан чинь хипхоп руу шилжиж ирсэн. За одоо нөгөө нэг шкраз өөр одоо даруул хөгжим одоо өөр юу вэ тэр диффузер одоо тэр хипхоп хөгжмийн хэмнэл те одоо үг хэллэгний тэр шүлэг мүлэг гэж бодцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол миний хувьд бол зураачны хувьд бол хамгийн гоё амттай. Яг нь өөрийгөө 1 жилийн дотор 2 удаа одоо туршиж гэнэ гэсэн үг л дээ. Челленж явуулж гэнэ л дээ өөрийгөө. Тэгэхээр надад бол их таалагдсан. Угаасаа яг дотроо бол яг өөртөө айгүй ихтэй байсан. Тэгээд ажиллахад бол мэдээ сайхан хамттай. Баг хамт олонцсонд айгүй гоё юм найрсаг хөгжилтэй тий урайлган биеийнхээ ажлыг маш сайн ойлгодог, биенийг маш сайн мэдэрсэн юм туршлагатай баг хамтлан байсан учраас олон жил бид нар ч бас хамтарч ажиллаж байгаа баг одоо хамт олон учраас надад бол тийм төвөг бол байгаагүй. Айгүй аз жаргалтайгаар кино гойж гүйцэтгсэн л гэсэн үг. Татар киноныг нээлт 9 сарын 19-нд болсон байна. За энэ үзэгчдээ яаж авч аваа вэ? За ерөн одоо нэг домог хамтлаг бол бас домог хамтлаг байдаг юм. За мэдээж нөгөө нэг бүсгүй кинон дээр ч бас ялгаа байхгүй те. Рок хамтлагийн тухай ингээд яг нээлт болоод ингээд ямар уур амьсгал байсан, хипхоп дээр ямар уур амьсгал. Яг хөө ингээд одоо би жишгээд байл тэгэхээр жишиж бол болохгүй мэдээж. Хоёр шал ондоо ийм стил жанр ийм одоо кино өөр хөгжмийн урсгалын тухай одоо хоёр өөр кино учраас те. Гэхдээ одоо татарыг бол онцлоод нэг удаа ярьчих гэсэн үг. Нээлт бол хамгийн яг нь нээлтээс илүүтэй тоглож байгаа жүжигчдийн тэр одоо кастинг дүр сонголтууд гэсэн үг. Дүр сонголт нь надад амар их таалагдчихсан. Тэгээд нээлтэн дээр одоо хинэж төсөөлөөгүй олон жүжигчд ингээд одоо яг нээлтэн дээр гараад ирэхэд хамгийн гоё айгүй гоё хүмүүс сонирхолтой санагдсан болов гэж бодсон. Гэтэ нээлтийн арга хэмжээ бол тэгээд угаасаа бүр супер хамгийн одоо
тансаг зэрэглэлийн гоё нээлттэй үйл ажиллагаа болж ирсэн л да. Тэгээд та энэ юм хэдий кинодын уран зурагчаар Зураачсан кино зураачаар. Тий, кино зураачаар. Алс байна вэ? За 2004 оноос хойш гэхээр чин одоо 23 жил ажиллаж байна гэсэн үг. Үгүй биш. Тэгвэл 21 жил, 22 жил одоо кинонд ажиллаж байна л да. Тэр хугацаанд бараг 70-80-аад болсон баха. Оо, тийм олон юм уу? Тий. За, Бараг болсон бах. Би сүүлийн л одоо хэдэн жил ерөөсө хөтлөөгүй. Тэгээд одоо нэг бүртгээгүй гэх юм уу те. Одоо CV Blitz гэдэг ингээд бичээгөө жоохон юу ач хэдэн жил болсон байна. Тэрнээс хойш ч бас нэлээд олон уран бүтээл дээр ажиллаа. Дан ганц нөгөө нэг Монгол кино гэхээсээ илүү бас гадны уран бүтээлүүд дээр айгүйх ажиллаж байсан. Тийм үү? Француудтай, Италиудтай, Германуудтай тэгэл одоо Оросуудтай хүртэл хамтарч ажиллаж ил, Туркуудтай ажиллаж ил, Хятадуудтай ингээд бодоод үзэхээр Вьетнамуудтай хүртэл ажиллаад үзлээ. Амар олон одоо Европын улсуудаас Европоос ирсэн кино уран бүтээлчдэр одоо яг дотооддоо одоо Азиас ирсэн одоо кино групптэр бараг 10 гаруй кинонд бараг гадны хөрөнгө оруулалттай гадны зах зээлд гарч байгаа уран сахны кинонууд бараг байсан баг шүү. Тэгэхээр гандан ганц бас нэг Монгол бас биш. Тэгээд хамгийн яг бидний кино зураачийн хувьд бол хамгийн том зэвсэг бол яалтчгүй кино баг одоо кино зураачийн баг маань баг гэж байдаг л да. Одоо тэр нь чинь тайзны зураач, жижиг эргэлийн зураач, одоо яг талбай дээрээс талбайн зураач, хувцсны зураач те. Ингээд маш олон төрлийн зураач нар ингээд нэгдмэл болж иж энэ киноны ард гарах нь л да. Тэгэхээр хамгийн гол юм бол ер нь баг бүрэлдэхүүн л гэж би боддоо шүү дээ. Энэ зурагч болохын тулд кино зурагч болохын тулд тийм юм мэрэгжил хаана авд юм бэ хүмүүс? За 2006 онд би кино урлагийн дээд сургууль одоо жигжтэй нэрмжит кино урлагийн дээд сургуулийг 2006 онд Очрын эмээгмэр Бүрвийн цогцол гэдэг хоёр буугийн одоо шав болон төгссөн. Тэгээд одоо манай хоёр багш бол одоо тухайн үеийн одоо алтан үеийнхний бүхий л одоо хамгийн том гэсэн бүх уран сахны кинонд дээр түүхэн тухайн үеийн цаг үеийнхаа кинонууд дээр ажилласан хоёр зураач байлаа. Одоо өглөө тэмцэл, тунгалаг тамир гэл одоо ингээд бидний мэддэг те мөнх төмрийн өвчин доор гэл одоо мантгаа цэцаатан гэдэг ч юм уу. Ингээд маш олон одоо уран сахны кинон дээр тухайн үед хоёр маш том зураачийн одоо шавьяар суралцаад төгсөндөө маш их баяртай байдаг. Тэгээд одоо тэр хоёр хүний ачаар би өнөөдөр өдөө зэрэгтэй сайхан кино уран бүтээлч, кино зураач болсон явж байна. Кино зураачдад яг гараас хөтлөөд за ингэж хийдгийг шүү нөхөр мэн гээд над бас одоо альбан бус багш гэх юм уу да. Тэ? Одоо яг намайг яг үйлдвэрлэлийн одоо маш их одоо юуг дадлагыг одоо зааж өгсөн бол одоо Батчаргал гэдэг зураачх маань байна. Одоо киноны зураач. За Монгол улсын соёлын дэргэний ажилд. Батчаргал гэж хүн байна. Одоо хүмүүс бол Батчаа гэж одоо бүгдээр хэлдэг да. За тэгээд Жамбаа замчин цог гэдэг. Энэ хоёр хүн бас нэг киноны урлагт илүү хайртай болооч, илүү детальчилж, илүү бүгдийг ингэж нэг нөгөө ингэж зааж, нэг бүрчлэн ингэж хэлж өгж, онлын талыгч төр, практикийн дадлагч төр бүгдийг надад эзэмшүүлж өгсөн хоёр миний бас багш байдаг гэсэн. Нийт одоо би чинь 4 багштай болчиход байна шүү дээ. За тэгээд кино хийхэд кино зурагчийн ажил үүрэг ямар байдаг юм бэ? За одоо ер нь бол нэлээ маш их хүмүүс асуудаг байхгүй. Одоо кино зураач гэхээр юу хийдэг юм бэ та нар? Одоо ямар ажил хийдэг юм бэ? Бүгдийг нь зураал байд юм уу гэл те. Тэгэхээр чин за эхлээд бол одоо ингээд 70 80 100 хуц зохиол ирж штэ. За зохиол дээр ийм бата гэдэг хүн бол ийм амьдралтай ийм одоо хашаа байшинд амьдэрдэг юм уу? Байранд орон сууцнд амьдэрдэг юм уу? Тансаг хаусанд амьдэрдэг юм уу? Зохиолч юм уу, барилгачин юм уу те ингээд ийм цаанаасаа зохиол дээр бичсэн байгаа шүү дээ. За тэднийг эхлээ бүгдийг нь уншиж хагаад эхлээд өөрийнхөө төсөөллийг гаргах нь.
яг ойлгосон одоо яг би хэрвээ би Батаа байсан бол би яг ийм л орчинд амьдарч явах хэрэгтэй баг. Хэрвээ би Дулмаа байсан бол за би ийм л орчинд амьдарч явах. Эхлээд өөрийгөө дандаа оронд байр суурь давж үзэх нь л те. Тэгээд ямар орчинд амьдардаг байж болох уу? Тэгээд тэр хүн ямар ажил хийдгийг гэдгийг бас эхлээд ингээд цохол дээр ингээд бичигдсэн байгаа учраас тэрний дагуу ингээд эхлээд төсөөллүүдээ гаргаж зурна гэсэн. За тэр зурсан бүтээсэн бодцсон төлөвлөсөн байгаа юм одоо ерөнхий найруулагч одоо ерөнхий оператор за одоо зохиолчтойгоо ч гэдэм үү те за зарим үед продюсерууд зөндөө орж ирдэг. Тэгээ бид нар хоорондоо ярилцах нь байл да. За миний төсөөллөөр бол нэг ийм байгуул яаж байна. Яг иймэрхүү би бол иймэрхүү төсөөлж байна те. Та хэд юу төсөөлж байна. Бид нар чинь нэг ийм одоо хамтын одоо юу шүү дээ. Урлаг шүү дээ энэ чинь. Нийтээрээ бид нар яг нэг чигтээ галах хэрэгтэй бас тарж байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө хийсэн юмыг өөрөө бодсон юм хүнд шууд тулгаж болохгүй. Тэгэнгүүт эхлээд өөрөө тэгтээ бодох хэрэгтэй. Бодоод одоо за тань таалагдж байна уу? Би нэг иймэрхүү бодоод байна. Би буруу бодсон байж магадгүй. Гэхдээ зөвч бодсон байж магадгүй. Энчээс авахын ав одоо гээ хийнгээ. За эхлээд би яг нэг ер нь бол миний зарчим бол яг тиймэрхүү байдаг. Тэгжиж бусдын одоо ажлыгч хүндлэх ёстой, бусдын санал бодлыг хүндэх ёстой, бусдын санал бодлыг бий авах ёстой, шүүмжлэлийг авах ёстой. Тийм болохоор аль болох нэг багийнхантайгаа илүү хамтарч ажиллахыг хүсдэг оператор одоо найруулагч нартай. Тэгээд нөгөө за таалагдж байна, болж байна. Энийг харин жоох ингэчих яах, ингэчүүл болох уу? Үгүй наа чинь биш. Бүр чи ингээд нэг бодоод үз гэдэг ч юм уу те. Тэгэхэд би дахиад бодох нь байна л да. Дахиад бодож жагаад за ер нь ингээд энэ кино нэг иймэрхүү өнгө тоонтой, нэг иймэрхүү атмосфертэй, нэг иймэрхүү нэг юм одоо экшн юм уу, тэ зодоонуудтай кино юм уу, хайр дурлалын тухай кино юм уу, альсгууд юм харгас аллагтай кино юм уу, тэ альсгууд маптай, буудалцаан байлдаантай кино юм уу. Энийг яг одоо бид нэр өнгийн тодорхойлох хэрэгтэй бас тарж байгаа. Тэдрийгээ би нөгөө нэг найруулагч зурлаач нартайгаа сайхан тохирж аваад тэгээ бүгдийг нь зурна. За таны бодож байгаа юм, миний бодож байгаа юмыг хооронд нь нийлүүлээд дахиад нэг юм бодож зурах нь. Тэгээд зураад тэрийгэ төлөвлөөд төсвийг гаргаад баажтыг үүсгээд за нийт хэдэн төгрөгөөр энэ киноны одоо болох нэ. Энэ киноны одоо зардал нь тийм ээ одоо тайз, краз, хувцс, хэрэглэл, жижиг хэрэглэл, тайзны заслын одоо хэмжээний юм ойролцоогоор хэдэн төгрөнд байж болох. Тань таалагдж байна уу? Тийм арай үнэтэй байна. Одоо хэцүү шүү дээ. Бүх юм одоо мөнгөтэй холбоотой юм чи арай үнэтэй байна. Нэг бол болж байна. Гэхдээ энэ дээр бүр дахиад жоохон гिचүүл яах вэ гэдэг нь болно гэд нэгсэндээ тэдний төсөөлснөөс арай бажет нь арай бага болоод одоо мөнгө нь арай боломжийн санагдах юм бол тэгвэл энэ дээр жоохон чанаржуулаад энэ дээр жоохон ингээд зардал гаргах чил та гэдэг ч юм уу тий. Ингэж бас бидний ажил явагддаг л да хамгийн түрүүнд. Тэгэл яг дараа нь үйлдвэрлэл худалдан авалтууд одоо олж хаах, ирэл хайгуулын ажилд орно. За тэгээд объектууд билүү объектн дээр авах юм уу? Эсвэл бол барих юм уу? Нэг бол одоо бүр гадна дотногоо ингээд бүр хийх юм уу те? Энийг бүгд нэр одоо сүлд нь шийдэх нь байна л да. Объектуудаа судалж хагаад тэгэл бидний ажил эхэлж гин гэсэн үг. За одоо би нөгөө нэг зургийг зурсан байгаа ш. За нэг ийм студ дотор зураг авах гэж байгаа зураг авалт техникэд за тэр студ нь юу байх вэ? За ийм гэрэл байх юм байна, нэг ийм төрөл төрлийн теглэг тоног төхөөрөж ямар ч байсан байх ёстой шүү. Ийм улаан дорожтой байж шүү гэл те. Тэгээд яг л энийг нь би хийчихнэ гэсэн үг. Кино багийнхан орж ирлээ. Энд чи зураг авахд бэлэн. Тэгвэл бид нэр өөрсдөө барьснараа юугаар ашигтай вэ? Давуу талтай вэ гэхээр хэрвээ өөрсдөө барих юм бол энэ ханыг аваад цаанаас нь зураг авчдаг. Энийг хойш нь болгоод энэ талаас нь зураг авчдаг. Дээрээс дээдлийн таазгүй хийж байгаа юм чи дээрээс нь зураг авчдаг тий. Доор нь шил тавиад доороос нь зураг авчдаг. Одоо тал талаас нь зураг авахд боломжтой одоо өөрсдөө хэрвээ хийх юм бол павильон хийх юм бол боломжтой их нь байна л да. Бэлэн газар авах юм бол мэдээж тэр боломж бидний бол хязгаарлагдсан болоод эхэлчихэж байгаа. За ямар ч лээс энэ авах юм тэр ч авах юм байна гэдэг. Тэгэхээр яг бидний ажил айгүй уяатан гэсэн үг. Одоо янз бүр яаж байж болно. Ямар кино төсөл нь ямар кино байхнаас хамаарат ямар шоу одоо жишээ нь
Гүйгүй тийм амар сүртэй юм байх хэрэггүй. Зөвхөн бид нар энийг жүжигчнээ голлож, жүжигчний тоглолтоороо энэ кино ингээд авч гарах юм аа гэдэг ч юм уу тий. А энэ кино за зураачийн ажил амар ихтэй кино шүү гэдэг юм уу. Энэ кино бол түүхэн кино гэл ингээд миний хувьд бол ямар ч терап байхгүй болчихж байгаа. Ямар ч хязгааргүй болчихж байгаа кино зураач. А бүгдийг судалсан байх хэвээр, судалж байх хэвээр 13 дугаар 100 юм уу, 17 дугаар 100 юм уу, 11 дугаар 100 юм уу гэд 20 дугаар 100 юм уу тий. Эдрийг бүгдийг энэ он цаг дараалалаар нь байнгын судалгааны одоо ажил хийж идэг л гэсэн үг л дээ. Тэгэхээр нэгсэндөө киноны зураач чинь судлаач болчихж байгаа юм. Археологч болчихж байна. Можаан болчихж байна. Төмрийн дархан болж байна. Арьсны дархан болж байна, тийм ээ. За тэгээ хувцс дизайнер болчихж байна. За тэгээд бүр цагаад болох юм бол нүүр будаг үсийн яах вэ гэд Дмитрий одоо тэр нэг hair stylist болж байна, тийм. Бүгдийн болж интерьер дизайнер болчихж байна. Тэгэхээр энэ ингээд олон мэрэгжлийн нийлмэл мэрэгжил юм да. Тийм ээ. Олон мэрэгжил одоо тэднийг баг багаар нь мэдэрж иж тэднийг баг багны тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулж иж энэ нэг кино зураачийн ажлыг хийх нэ л тийм л онцлогтой болж таарад. Одоо би зүгээр ярих яг зах тухаас нь ярьж байвал тэгэхээр чин мэдээж одоо ингээл цаа нэг хинч байхгүй нэг зөвгнөлт над нэг юм сонин ямар ч зэс нэг юм сонин л аяг хэрэгтэй байна л гэсэн бай. Тэр аягыг би дэлгүүрээс хайж олж чадахгүй шүү дээ. За тэгвэл одоо юугаар хийж болох вэ? За загвараа зураг зурчлаа. За зураг зурцсан. Зургийг ямар кинон дээр гаргах юм биш. За энийг битээр хийх хэрэгтэй болно. Тэгэнгүүт за тэгвэл энийг шилээр хийх юм байна. За энийг хунцраар хайлуулж хийх юм байна. За нэг бол төмрөөр хийх юм байна. А энэ аяг нь өөрөө гэрэлтдэг байх юм биш шүү. Тэгэхээр гэрэл ингээд цахилгааны холболт хийгээд гэрэл астдаг байх хэрэгтэй юм. Ингээд нөгөө нэг цохол дээр юу байгаагаас хамаарат би нөгөө нэг цаашд нь ургуулan бодож одоо бас тэрийг бий болгохын тулд одоо битээр ингэж гартаа барихын тулд тэр материалын тооцоо тэр технологи эдгээр бүгд ингэ сэтгэн бодох нэ дээ. Тэгэхээр энэ киноны зураач нөгөө онцлогч юм. Эсвэл энэ Монгол улс төрний хэдий киноны зураач байдаг байх. Ер нь зөндөө зураач нар байгаа. Яг киноны зураач. За залуу зураач нар ч байгаа. Яг гоё ингээд эд одоо яг бужигнуулж штэ. Эд яг ингээд ирчээ авцсан зураач нар ч зөндөө байна. Ер нь за яг тоогоор бол яг жижиг том зураачтайгаа нийлээд 40-50 байна уу? 40-50 цаа байна уу? Яг ингээд тогтмол хийж байгаа нь цөөхөн л байгаа. Одоо бол яг тогтмол зөвхөн яг кино зураачаараа амьдарч байгаа гэдэг юм уу те. Зөвхөн киноныхаа зураачийг хийж л одоо өөр одоо ажил хийдгүү тийм хүмүүс за нэг 20 өдөн байна уу? 10 өдөн хүн байгаа. Цөөхөн шүү ер нь кино зураачнаар цөөхөн яг кино зураачаар ажиллаад хажуугаар нь өөр ажил хийгээд хаяа явждаг, жилдээ ганц нэг кинонд явждаг, хаяа жилдээ явдггүй тийм бас зураач нар байдаг л. Тэртэйгээ нийлэх юм бас уул нь овоол их байх хэвээр. Уул нь бол яг кино зураач нар олон байх тусмаа чанарж штэ. Тэр чинь өрсөлдөө их болно. Гэхдээ яг нэг яг ерөнхий зураач нарын хувьд л би ярьж байгаа. Түүнээс нэг гүйцэтгэх зураач гэх юм уу яг тусад зураач гэж одоо тэднийг бол тоонд оруулах бүр олон болчихно л да. Манаас чавнэр бас байдаг, дүүнэр бас байдаг. Яг ингээд мэрэгжлийн сургууль төгсөөгүй ч гэсэндээ мэрэгсэн зураач нар гэж ярьдаг. Одоо яг бид тэднэртэйгээ илүү хамтран ажиллаж одоо киноныхаа арт ажиллаж байна. Гэхдээ амьдрахын мөнгөн нэг жирийн нэг кино болно шүү дээ тий. Амьдрахад мөнгөн олдсон юм уу? Гэхдээ тэгээд жилд мэдхгүй шүү дээ. Тэгээд завсар дундуур нас өөр ажил хийдэг, хажуугаар нь киноныхаа зураачийг ажилладаг тийм хүмүүс бас олон байгаа гэж ярихгүй. Тэнгүүд жилдээ за би бол хамгийн их нэг жилд хамгийн их кинон дээр ажилласан. Би 7 кинон дээр ажилласан. Оо тэр ямар их хажил юм бэ? Өө. Тэнгүүд нэг киноны зураг авалт нь дуусангууд шууд дараагийнхын киноныхаа бэлтгэл ажилд орсон. Тэгээд тэр кино зураг авалт нь дуусангууд дараагийнхаа. Тэгэхээр чинь нэг киноныг ойролцоогоор одоо яг тэр дунд нэг юм азар бэлтгэл ажил багтаа кино байж болно. Цөөхөн өдөр те. Нэг бол зураг авалтын тоон хоногийн өдөр нь арай бага байж болно. Тэр мөр ингээд дундуур ингээд хавчигтаад орцсон оронгууд би нэг тоосон чинь
Хүү би чи амраагүй шүү дээ. Би гэртээ 7 хоног ч амраагүй шүү дээ. Нэг жилийн турш. Тэр 7 кинон дээр ажилласан байсан. Нэг кинон дээр нэг сар 15 хоног. Сар 25 хоног. Гэт ингээ явуулсан чинь 12 сартаа хуваасан чинь. Тэгээ зурагчрын нэжгээд хаваадахда киноны ихэнд хаваад юм уу лээ. Тий. Хамгийн түрүүнд. Аа. Хамгийн түрүүнд нөө цохол маань гарчлаа гэхэд найруулагч тэрж одоо бага бүрдүүлэх нь за зураачийн ажлыг хамгийн түрүүнд оруулна гэсэн. Одоо зураачийн бэлтгэл ажлыг гэсэн. Ховц, хонор, жижиг хэрэглэл одоо нөө зураг скиз үстэй. Эдрийг хамгийн түрүүнд гарах юм. За зураач, зургийн дарга, оператор эднэрийг хамгийн түрүүнд одоо бидний ажил эхэлдэг гэсэн. Тэгээд найруулагчтай. Тэгэхээр бид ингээд бид дөрвч хийжээс одоо зураг авалт эхлэхээс өмнө асар их ажил хийх нь л тэнгүүд тэрийгээ дагаад зураачийн ажил эхлээл бол миний нэг хамтрагч зураач нар цугтаа ороод ирнэ гэсэн. Тэнгүүд нөгөө зураач нартай би хэлхэн за Бямба тайзан дээр ийм шийдлүүд чи нэг скетч зургийг гаргадаг. Нэг ийм шийдэлтэй юм бодоод байгаа шүү. Гүнгүүд манай тайзны зураач за Бямба гэдэг юм. Бямба гэж зураал. За ийм байвал яаж ийн? Миний бодлоор ингэж болж гин окей. Наадга жоох ингэхгүй бол болохгүй хаа. Наа чин цохол дээр нэг иймэрхүү юмнууд бас нэг өксөд байсан гэдэг ч юм ингээ засвар орно те. Тэгэхээр ингээд яг зураачийн багч нэг ойролцоогоор нэг кинон дээр яг жоохон ажиллагаатай кино гэж бодоход нэг 6-аас 10 бүрэлдэхүүнтэй зураач нар ажиллаж байна. Яг хөө зүгээр ажиллагаа багтай тийм кино байлаа гэж бодъё л доо. Зураачийн хувьд ч те. Ажиллагаагүй кино гэж байхгүй. Гэхдээ зураачийн хувьд арай ажиллагаа багтай кино байлаа гэхэд багтаал нэг 2 3 за тэг хуцны зураачтай гэх юм бол 4 хүний бүрэлдэхүүнтэй ингээд кино зураг авалтанд орж ил байна л да бидэд. Тэгэхээр яг хуу жилдээ тэгэхээр яг дунджаар бодоод надад бол 2-3 кино байхад айгүй боломжтой санагддаг. Яг тэр дунд чинь бас хүн амрах хэвээр. За тэгээд яг бодох хэвээр нэг киноноос нөгөө кино руу шууд орно гэдэг бол бидний хувьд бас тархин одоо оюун санааны хувьд нэг юм одоо бид нар чинь бүр хамаг ингээд тархиа тэр чинь ингээд мушигж бадцжээж ингээд ажиллаж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр дуусангуудаа шууд дараагийн зохиол уншаал ингэн гэдэг бол айгүй бас хэцүү л те. Тэгэхээр тэр дунд бас нэг жоохон ч гэсэн амралт бас байх хэрэгтэй. Тархиа амрах хэрэгтэй шүү дээ. Тэгжээж дараагийн кинонд за би энэ чи одоо сая бүсгүй кинон дээр би рок гэж бодож ирсэн. Бодоод арай ч юм уу дуус хэмжээгүй хипхоп гэж байна. Би тэрэн дээр бол яалтчгүй ингээд амралтгүй шууд залгуулж орсон. Над бас айгүй одоо оюун санааны одоо бие бэлтрээ ядарч штэ хүн. Ядарч шууд залгаад орчихор. Тэгэхээр яг тэр хийцэндээ бас тодорхой хэмжээний уран бүтээлчд бас айгуугаа ялгаж салгаад амралт ажил хоёроос зохицуулах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд ирэхээр нөгөө ар гэрийн амьдрал уран бүтээлчний одоо ар гэрийн амьдрал гэдэг чинь ингээд би чинь нэг киноноос нөгөө кино 3 4 5 сар ингээд алга болчихор чинь хэцүү байстэй. Хүүхдүүд юу болж байгаа юм бол хүүхдүүдийн хичээл яаж байгаад нэрээ юу ч мэдэхгүй байж байгаа юм чи. Dreaming of all of the possibilities. Kissing all over your body, my Nefertiti. And every time I think the planets aligning, you're still so close, yet so far. Намайг ийм сонирхолдог. Энэ уран зуршилж юм зурагчийн ажил их штэ маш их байна. Тэгээд таны зурсан бүтээгнүүд яад юм тэгээд хайгдаг юм. Одоо нэг юм кинонд ашигласан одоо юм барьлаа гэж бодоход Тий. Үгүй яг одоо энийг нэг ямар production тийм ээ. Ямар production юу хийлгэж байгаас хамаарат байна л та. Яг хуу хайн ч гэж одоо аль болох тэр чинь нэг л хэрэгж болохоор юмнууд байна. Хэрэгж болохооргүй юмнууд байна те. Тэнгүүр аль хэрэгж болохоор юмнууд нь болохоор тэр production өөрсдөө авчдаг. Хэрэгж болохооргүй юм нь яалтчгүй тэгээд машинд очиад хайж байгаа шүү дээ. Өө. Өөр арга байхгүй. Тэгээд тэрний ном болгоод гаргах юм байдаггүй юм уу? Болгоомж. Гэхдээ тэр нэг одоо такрас урьж байгаа шүү дээ. Тайз урьж байгаа. Тайзны тэр одоо барьсан тэр материалыг би ярьж байна л да. Тий. Түүнээс хойш нэг зурсан эскизүүд байгаа шүү дээ. Эскиз зургнууд байгаа шүү. Эднийг бол би өөр дээр хадгалж байгаа. Өөр дээр миний зурсан эскиз бүгд өөр дээр байж байна. Мэдээж production одоо кино багийн одоо толгоолж байгаа санаачлагч нарт нь би мэдээж зураг эскиз өгнө. Над дээр одоо их хөлбөр нь байдаг юм ингээд одоо хуулбар нь одоо хувилсан хөлбөр нь юм бүх эскиз зургууд бол надад өөрт байж байгаа гэсэн. Тэгээ одоо ер нь бол
гараараа ингэж зурх нь бол одоо л ховор болчиход байна. Дандаа компьютероор зурж байна. Тийм үү? Тийм, компьютер дээр зурж шин гэсэн. Тэгэхээр нөгөө компьютер дээр зурхаар тэр миний зургийг ийм жижигхэн зурсан ч ийм том болгож болно. Бүр 10 метрийн том болгосон ч болно. Одоо жишээ нөгөө дижитал артаар зурхаар нэг давуу тал нь тэр. Нэг бас гонигтай тал нь нөгөө оригинал одоо яг эскиз гэдэг юм байхгүй болж байгаа юм л да. Яг оригинал, яг тэр цаасан дээр харандаа баллуурдаж, бодог түрхэж, холсон тийм цорын ганц гэдэг юм байхгүй болчихж байгаа юм л да. Тэр нь жоохон гонигтай аюу. Яг эскиз нэг. Түүнээс дижиталаар зурхад бид нар ч ямар найруулагч операторуудад харахадсандаа арай нэг үнэнд ойрхон харагдаж байна л да. Гэрэл тавилтуудыг харуулж чинь, материалыг харуулж чинь тий. Бүх юм нь харахад бодит юм шиг харагдаад байна л. Тэгэхээр нэг дижитал нь нэгт амар мөртлөө яг хөө одоо бол гадны кинон дээр ажиллахаар бүх хүмүүс бүх зурагч нар дижиталаар зурж байгаа. Тэнгүүд бидрийг нэг гараар ингээд зураад өгөөч гэдэг байхгүй. Гараар зураад өгөөч яагаад гэж байгаа юм. Энэ гар зураг хамгийн гоё юм амьд байдаг. Бид нар энийг яг зүгээр сканердаа хувлаад яаж бол яаж бол. Гэхдээ энэ яг оригинал энэ скиз бол биднэрт ингээд үлдэнэ гэдэг бол хамгийн гоё одоо хамгийн одоо үнэтэй. Одоо таны тархинаас гарсан идея санааг ингээд цаасан дээрээ та өөрөө гараараа буулгасан гэдэг нь амар юм үнэтэй байна. Энийг бидэрт гараар зураад өгөөч гэдэг заримуд нь тэгдэг. Заримуд нь болохоор дижитал байна уу гар байна хамаагүй л дээ. Тэгтэл ер нь одоо гадны улсуудад нэг гараар зурдаг зураач нар ховор болцсон юм байна. Одоо дандаа нэг сүүлийн сургаж байгаа сургуулийн ч тэр бүгдийн дижитал арт руу оролцсон. Тэгэхээр нэг гар зураг эскиз харангуудаа амар гайхаад айгу гоё санагдаад байна гэл тэгдэм л. Тэгэхээр тэгтэл ер нь бол болж игэл яг гараар зурхыг хичээдэг. Тэр уран зураг болно шүү дээ. Тий, баг тэгж байгаа байхгүй. Тэр чинь будаг шунх холиод ингээд цаас маас одоо юу гэдгийг те хостон дээр ингээд зурж байгаа болохоор яалтчгүй. Уран зургийг яг уу эскиз гэдэг одоо арай нэг андаа л доо. Уран зураг бол яг л бүр ингээд гайхамшиг ингээд хийж штэ ганцхан шиг. Эскиз бол маш юм тодорхой, товч, үндсэн санаагаа маш тодорхой юм битнэ ажиллах нь байна л да. Тэгэхээр тэр зэндээ айгуу гоё юм мастер харагддаг. Айгуу амттай ингээд тухайн сэтгэлдүүд яг энэ дээр л ингээд яг энэ дээр энэ өнгөстэй яг болж байгаа гэл тэргээ болиол те гусаал дахиад шинээр ингээд зураал. Тэр бол яг цаг хугацаанууд бол амар урт хугацаа шаарддаг гараар зурхаар. Мэдээж нэг кинон дээр 2-3 эскиз зурхгүй л те нэг кинон дээр багадаа 5 6 7 8 10 гэл ингээд явна. Одоо тэр чинь объект нь хэдэн ширхэг объект нь тэрнээс хамаарат 50 60 ширхэг зураг зурж байна нэг кинон дээр. Тэгэхээр тэднийг дижиталаар зурхаар арай нэг хурдан болчихж байгаа. Ядчил за энэ таалагдахгүй байна гэхэд нэг баахан лээрүүд ус тэдрийг устгаал дахиад шинээр дээр нь давхарлаад зурж болно шүү дээ. Тийм үстэй. Дахиад ямар тэр цаасан цоорно гэж байна. Тэгэхээр бол би хуушнаар бодж байна. Тийм. Настай хүчтэй. Цаасан дээр зурдаг бол цаастай зурдаг гэж сандаг байгаа шүү дээ би. Одоо яг ингээд дижитал дээр зурхаар хурдан хугацаанд гарч байна. Ажил хөнгөжүүлж байна. Найруулагч таалагдахгүй ч юм уу оператор таалагдахгүй байлаа гэхэд би засвар хийж болж байна дээр нь. Өнгийн бүшаал ондоо өдөр болгож болж байна, шөнө болгож болж байна, гэрэл тавьж болж байна. Тэ? Тэгээд дижиталаар зурж байгаа юм чи, компьютер дээр зурж байгаа юм чи. Тэгэхээр тэрүүгээр айгуу сайхан яг энэ юун дээр кино зураач энэ ажил дээр айгуу хэлбэр. Тэгээд давхар одоо жишээ нь юм айлын гэрийг хий гэж бодъё л да. 3 өрөө байр хий. Одоо павильонд тэгэнгүүт тэрийг чинь 3D хэрэглээд хийж байгаа юм. Одоо SketchUp програм дээр. Тэгэнгүүт ихтэй 3D-гээр хийчихэнгүүт оператор тэр 3D-гээр чинь ингээд аялах нь байл л. Тэгвэл ингээд палаа ийм байх юм байна. Ингэж авал энэ ханыг авчиж болох уу болно. Энэ цонхыг авч ягаад энэчээс зураг авч болно. Бороо оруулж болох уу болно. Яг нэг 3D-гээр би зурсан нэг хийцэн учраас нэг зурцсан учраас босгоцсон шүү дээ одоо. Тэгэнгүүт тал талаас нь ингээд эргүүлээд харж болчих. Тэгж ягаад дараа нь гар нэг дижитал арт 2D эскиз зурж байна л. Тэгэхээр бид одоо бол зураач нар бол Монголын зураач нарын хувьд бол тийм гоё бас технологи ажиллах зарчмын ажиллах юм нэг юуны аргачлалын хувьд бол
бас айгүй хөгжиж байгаа гэсэн үг. Бүгдээрээ дижитал арт руу орчлоо, 3D рүү орчлоо. Тэгэхээр нэг бидний өвч ажиллах урдаа үндэ найруулагч, оператор, продюсер гэдгэрчэндээ зурсан зураг үзүүлэнгүү танай кино яг л энэ баригдана үстэй, яг л энэ үстэй гэд асуудаг байхгүй. Яг л энэ миний зурсан шиг л яг болно гэж хэлдэг байхгүй. Тэгэл яг сүүлд нь яг л зурсан шиг л болж байгаа юм чинь. Яг нь бид нар зэндээ тэр чинь айгуу том гарын авлага болчихж байгаа байхгүй. Скизэд өмнө нь зураад хартсан учраас шууд тэр дуурайгаа хийж гэнэ гэсэн үг л. Сүүлшийн нэг асуудал тарих санаатай байна. Энэ 90-ад үеиг Монголын киноны та яаж боддог вэ? Ер нь за маш ойрхон байгаа. Би одоо нэг бүр холын юм бол гэж бодохгүй байгаа. За. Одоо яг хөгжиж байгаа манай кино урлаг бол яг ингээд эд одоо гадны зах зээлийн хэмжээний ингээд айгу хурдтай хөгжиж байгаа гэж би боддог байхгүй. Хөгжиж буй. Тэгэнгүүт одоо хөгжөөгүй байна болоогүй гэж би эзэж яг тэгж боддгоо. Яг тэгэхээр яг тухай одоо энэ Америкийн кинонууд дээр, Холливуудын кинонууд дээр те энэ гадны зах зээлд хэрэгжилж байгаа тоног төхөөрөмж, техник, камер, гэрэл бүгдийг бид өнөөдөр ашиглаж байгаа шүү дээ. Зураачтай өвчсөндөө бид нэр бүх төрлийн материалууд биднэрт олдсон байна. Тэгэнгүүт гэрэл техник дээр асуудалгүй болчлоо, зураач дээр асуудалгүй болчлоо, пиротехник буудалцсан тэр тесрэл дэлбэрдгээр ямар ч асуудалгүй болсон. Яг л гадны жишгээр бүх одоо стандартын дагуу хийгдэж байгаа. Тэгэхээр бол өнөөдөр бол биднэрт юу н одоо хөгжихэд юу н жоохон саад жоохон удаашруулж байгаа вэ гэж яри те. Удаашруулж байгаа гэхээр мэдээж Монгол улсын хүн амын тоо 3 сая. Энэ хүн амаас айгүй хамаардаг юм л. Хэрвээ 10 сая, 15 сая, 8 сая байсан бол За. Энэ кино үзэж байгаа үзэгч нарын тоо ихснэ. За. Тэгэхээр худалдан авалтууд ихснэ. Тэгэхээр нэг киног 500 саяар биш 5 тэрбумаар хийдэг болох нэ. Олон хүн үздэг болчих юм бол. Тэгэхээр тэрийгээ дагаад нөгөө нэг амар Холливуудын кино шиг нөгөө нэг амар барууны лаг кинонууд шиг хэмжээнд очих нь л дээ. Яг нэг хүн амынхаа тооноос хамаарж байгаа учраас тэгэхээр бид нар тийч нэг кино хийгээд 200-300 мянган хүн үзэхээр фүү амар гоё санагддаг байхгүй. Үнэхээр Монгол киногаа сайн үзээрэй гэж одоо хүмүүст хэлмээр идэг. Монгол кино сайн үзэгдсэн маа Монгол кино олмол одоо хөгжин сайжирна. Биднээс өөрсдөөс хамаарна л гэсэн хөгжихгүй тийм ээ. Муу үзээд байх тусмаа бидний нөгөө нэг хийгдэх нөгөө нэг санхүү нь улам багасаад байх тусмаа кинонууд нь улам чанаргүй болол хуурна шүү дээ. Тэгэхээр мэдээж үндэсний үйлдвэрлэлд сайн дэмжээрэй гэж л хэлмээр байна. Тэгээд угаасаа маш өндөр дээд зэрэгт олон л хөгжсөөр байгаа. Үнэхээр мундаг болж байгаа лаглаг найруулагч нар мундаг супер найруулагч операторууд зөндөө гараад ирчлээ. Гадна дотоодод сургууль төгсөөд ирсэн том боловсон хүчингүүч гараад ирчлээ. Тийм болохоор миний хувьд бол нэг тийм санаа зовдөг. Аль болох өнөөдөр маш гоё мэрэгжлийн өндөр түвшинд ажиллахыг хичээдэг бүх ажилласан кинонда. Тэгэхээр бол зураачийн талаас нь аль болох өнгөлөөд сайн хөгжүүлэх татаас нь ажиллахыг хичээж явна да. За, благодарю. Тандаа манд юм амжилт хүсье заа. Баярлалаа. Хүндэт үзэгчдээ та бүгдээ нэртэй болгоно нэвтрүүлэг Eyes Global суугаар үзлээ. Студид Баттале Багдаев сэтгүүлч Халалов. Өнөөдөр зоочин маань Мэйдэн юм болор эрдэнэ киноны зурлагч соёл тэрүүн ажилтан тий. За, баярлалаа. Дахин уулзраа баяртай хүндэт үзэгчдээ.